За улс орны хөгжлийн нэг хэмжээр бол олон улс хот, орон нутгийн чанартай хатуучлалтаа автоцсан бүхий үндэсний автоцамын сүлжээ байдаг. Манай улсын нийт ачаа зэвэрлэлтийн 65 орчим хувь, нийт зорчигч тээвэрлэлтийн 98.8% нь автоцамын тээврээр гүйцэтгэж байгаа талаар автоцамын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл танилцуулга дурдсан байсан. Хатуучлалтаа автоцамын сүлжээ нь нийт замын байгууламжийг төлөвлөх, санхүүжүүлэх, замын байгууламжийг барих, аюулгүй байдал, чанар стандарт, норм дүрм, технологи засварлах, арчлах, хамгаалах, хянах зэрэг олон асуудалтай нэгт уялддаг. Улсын их хурлын хаврын чуулганаар автоцамын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Иймд хатуучлалтаа автоцамын бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1.13, 33 дугаар зүйлийн 33-ийн 1-ийн 2 дахь заалтуудыг тус үндэслэн ажлын хэсгээс дараах 5 асуултыг тавьж байна. 1998 онд батлагдсан автоцамын тухай хуулийн бодлого хэрэгжилтэд холбогдуулж улсын төсөв, олон улсын төсөл, зээл тусламж, концессор хэдэн километр хатуучлалтаа автоцам барьсан бэ? Санхүүжүүлсэн дүн хэдэн километр автоцам нь эвдрэлтэй байгаа талаар. За хоёрт нь автоцамын талаарх төрийн бодлого хуулийн хэрэгжилт, эвдрэлт хатуучлалтаа автоцамуудын насжилт, эвдрэлтийн шалтгаан болон холбогдох мэдээллийг өгнө. За гуравт нь насжилтгүй, чанаргүй зам хөлөөлгөж өгсөн аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцож байсан хэсэг. Ажиллах хүч, санхүүгийн чадвар, техник технологийн хүчин чадал, дадлаг туршлагатай автоцамын тусгай зөвшөөрөлтөй компаниудын талаар нэг мэдээлэл өгөөч. За дөрөвт нь автоцам ашигласны хураамжаас жилдээ төсөвт хичнээн төгрөг төвлөрдөг зарцуулалтын талаарх мэдээлэл гэж. За тавд нь Монгол улсын газар нутгийн хэдэн хувийг шорон зам эзэлдэг вэ? Нийт хичнээн километр хатуучлалтай замгүйр бүтээн байгуулсан талаар мэдээлэл өгнө. Баярлалаа. За. Хэн хариулах вэ? Ажлын хэсэг хариулах вэ? 82 дугаар микрофон. Бат Эрдэнэ дарга. За, Сүхбат гишүүдийн асуултан дээр байлаа. За, ер нь яг өнөөгийн байдлаар бол Монгол улсад нэг 12 мянган гаруй километр автоцамын засвар арчилтай холбоотой асуудлууд хийгддэг. За 12 мянган гаруй километр автоцамаас бол нэг 5300 орчим нь бол хатуу гочилтай автоцам байгаа. За бусд нь бол шорон зам гэж ингэж хариуцагдаж байгаа. За энэ автоцамын өртгийг ярьж зүгээр би нийт өртгийг гэхээсээ илүү ер нь бол автоцамын бүтээн байгуулалтын ажил маань улсын төсөв, хөгжлийн банк, олон улсын хөнгөлөлтөй буюу урт хугацааны зээлийн их усруудаар бол баригдсан. За өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд бол нэг 570 тэрбум төгрөгийн автоцамын ажил хийгдсэн. Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар. За олон улсын зээл тусламжийн хүрээнд бол Азийн хөгжлийн банкны 100 орчим сая долларын зээлийн хөрөнгөөр баруун босоодын хэлгийн 700 орчим километр автоцамын ажил баригдаад явж байгаа. За мөн Азийн хөгжлийн банкны зээлээр бол Дорноговь сайн шанд чиглэлийн 200 гаруй километрийн автоцам баригдсан. Ийм байдалтай байж байгаа. За замын эвдрэлийн шалтгаан бол нэлээд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. За нэгдүгээрт бол зам барилгын ажлын чанар стандартын асуудлууд яригддаг. За энэ бол одоогийн бидний барьж байгаа зам бол 3 дугаар зэрэглэлийн стандартаар норматив хүрээнд баригддаг. Нийт даацынхаа хэмжээгээр бол нэг 60 тонноос доош одоо даацын хүчин чадалтай замгүйр барилгын ажлууд ингэж баригддаг. За эвдрэлийн шалтгаан бол нэгдүгээр бас энэ барьж байгаа чанар шансаанаас шалтгаалдаг зүйл байна. Дээрээс нь бас энэ ялангуяа сүүлийн жилүүдэд бол тээвэр, автотээврийн одоо хөгжил нэлээд түлхүү хөгжиж 60, 80, 100 тонн хүртэлх одоо автотээврийн хэрэгсэл ихээр зочдог болсонтой холбоотойгоор бас автоцамын эвдрэлийн асуудал бол бас нэлээд шалтгаалж байгаа болов уу гэсэн ийм дүр зураг харагддаг.
За хариуцлагын асуудлын хувьд бол авто замын бүтээн байгуулалттай холбоотой хариуцлагын асуудлыг бол захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллагуудын хоорондын гэрээгээр зохицуулагдаад явдаг. За энэ бол хуучин барилгын хуулиар зохицуулагдж байсан ийм одоо дүрм журмын хүрээнд зохицуулагдж байсан. За энэ шинэ хуулиар бол тусад нь бие даасан хэлбэрээр дүрм журмаар зохицуулахаар ингэж оруулж байгаа. За хуучин бол хариуцлагын асуудлыг ярихдаа гүйцэтгэгч компанитай 3 жилийн хугацаанд барьцаа хэлбэрээр замын чанар чансааны асуудал, хариуцлагын асуудлыг тооцдог ийм хэлбэртэй ингэж явж ирсэн гэж. За автозам барих тусгай зөвшөөрлийн хувьд бол одоогийн байдлаар нэг 500 гаруй аж ахуйн нэгж автозам барих тусгай зөвшөөрөлтэй. Тэгвэл тусгай зөвшөөрөл бол дотроо бас нэлээд ангилалтай. Бүтээн байгуулалтынхаа замын бүтээн байгуулалтынхаа километрээр хуваагддаг, 3ч ангилагддаг. За 15 хүртэлх, 25 хүртэлх, 50 км хүртэлх гэдэг. Ингээд энэ хүрээнд бол бас нэг 500 гаруй аж ахуй нэгж байна гэж ингэж хэлмээр байна. Саран гэрэл гişүн асуултаа асууя.